Сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээрээ бид Герман хэлний цагаан толгой үсгүүдтэй танилцсан мөн үсгүүдийн нийлэмжүүдийг хэрхэн дуудах, мөн эдгээр үсэг маань үгэнд орохороо хэрхэн ялгаатай дуудагддаг вэ гэдгийг өнөөдөр сурнаа. За, das deutsche Alphabet Герман хэлний цагаан толгой гэж байна. За, одоо үсгүүдээ дуудаж суръя. А, Б, C, D, E, F, G, H, I, J, K, L, M, N, O, P, Q, R, S, T, U, V, W, X, Y, Z. За, эдгээр нь бол Герман хэлний цагаан толгойн үндсэн 26 үсэг байна. Үүн дээр нэмээд 4 нэмэлт үсэг байгаа. За, нийт 30 үсэгтэй гэсэн үг. За, нэмэлт 4 үсгээ дуудъя. E, Ö, Ü, S, Z. За, энэ слайд дээр Герман хэлний их шиг үсгүүдийн дуудлагыг харуулсан байна. За, урт богино их шигийн ялгааг харуулсан байна. Ямар тохиолдолд уртаар дуудах уу, ямар тохиолдолд богиноор дуудах уу. За, энэ уртлын жишээ нь уртаар дуудах тохиолдол, хойдлынх нь богиноор дуудах тохиолдолд орж ирсэн байна. Их шигийн араас дан гээгүүлэгч орсон байвал өмнөх их шигийн уртаар дуудана. Их шигийн араас 2 ба түүнээс дээш гээгүүлэгч давхар орсон байвал өмнөх их шигийн богиноор дуудана. За, дуудаад үзье. Gebadet, gemacht, Regen, gezeltet, gespielt, besichtigt. За, энэ дээр бол хос их шиг явж байна. Тэгэхээр энийг бол уртаар дуудаж байгаа. За, их шигийг мөн уртаар дуудах тохиолдлууд хойно гарна. Тэгэхээр тэрэн дээр мөн ямар тохиолдолд уртаар дуудах вэ гэдгийг авч үзнэ. За, E, EN, EL, ER гэдэг төгсгөлүүдэд орсон E авиаг ямагт балархай дуудана. За, дуудахгүй орхиж болохгүй, гэхдээ бол балархай дуудана. Дуудаад үзье. Ich habe heute keine Sahnetorte. Am liebsten möchten wir einen Kuchen essen. Äpfel und Kartoffeln sind Lebensmittel. Eier esse ich lieber, aber Eier sind teuer. За, энэ тохиолдолд энэ ER гэдэг төгсгөлийг бол А гэж дуудаад явждаг байгаа. За, энд S эгүүлэгчийг хэрхэн дуудах уу, мөн SZ-ээс ямар ялгаатай вэ гэдэг жишээнүүд орж ирж байна. За, lesen гэдэгт байгаа үгийн дунд хоёр их шигийн дунд байгаа S эгүүлэгчийг Z гэж дуудах нь. За, Geburtstag төрсөн өдөр гэдэг энэ нийлмэл үг хоёр үг нийлж үг бүтсэн байна. Нийлмэл үгийг холбож өгч байгаа энэ элемент буюу S гээгүүлэгчийг S-ээр дуудана. Geburtstag. 7 үгийн ихэнд юм уу, үеийн ихэнд байгаа S-ийг Z гэж дуудах нь байна. За, энд 2S давхарлаж орсон байна. Араараасаа энэ тохиолдолд S-ээр дуудана. Хоёр их шигийн хооронд байгаа ч гэсэн давхарлаж орсон учраас. Энд бол дан S байгаа. Muss, wissen, essen. Weiß, Aas, Gruß мөн л S-ээр дуудагдж байгаа. SZ-ийн араас цаана бол 2 S гээгүүлэгч байгаа гэж үзэж болно. Тэгэхээр SZ-ийг бол ямагт S гэж дуудана. За, энэ дээр бидний үтсэн нэмэлт 3 их шиг орж ирсэн байгаа. За, эдгээрийг хэрхэн дуудах вэ? Үндсэн их шигээс яаж ялгаж дуудах вэ гэдэг жишээнүүдээ zählen, zahlen, der Zahn, die Zähne, die Brüder, der Bruder, drücken, drucken. Schön,
schon, decrease, gross. За энэ умлауттай ихшгүүдийг зөв дуудах хэрэгтэй. Яагаад гэвэл эдгээр нь утга ялгаж өгдөг. Цээлнэ гэдэг нь хоолох, цаална гэдэг нь төлөх гэсэн үг юм. Тэгээ цаана нэг шүд, эцэнэ шүднүүд гэх мэтчлэн энэ дээр олон тоо ганц тооны утга илэрхийлж байна. За энд гээгүүлэгч үсгүүдийг хэрхэн зөв дуудахыг ямар тохиолдолд хэрхэн дуудах вэ гэдгийг харуулсан байна. За П аваа энд дуудлагуудыг бичсэн байгаа. За үгийн ихэнд байгаа П, энэ дунд байгаа П буюу дангараа орсон П мэдээж П-гээр дуудана. Давхарлаж орсон П мөн л П-гээр дуудана. За хальпфия гэдэг үгэнд байгаа энэ Б-вэ энэ маань бол үгийн эцэст орсон байна. Мөн үеийн эцэст орсон байвал П гэж дуудах хэрэгтэй. Хальп. За Т араасаа дараалж орсон Т, ТХ, ДТ гийн нийлэмжийг Т гэж дуудах нь байна. Тас, бет, театр, штат. За мөн үгийн эцэст юм уу? Үеийн эцэст орсон Д гээгүүлэгчийг Т гэж дуудах хэрэгтэй. За гэлт. За К дан орсон К, ЦК-гийн нийлэмж үг юм уу? Үеийн эцэст орсон Г гээгүүлэгчийг К гэж дуудах нь байна. Können, Zucker, Tag. За F болон V ямар тохиолдолд ингэж дуудах вэ гэдгийг харуулсан байна. За F гээгүүлэгчийг дангаараа байгаа тохиолдолд, 2F дараалан орсон тохиолдолд F үсэг байна. PH-гийн нийлэмжийг F гэж дуудах нь. Fahren, Löffel, Vater, Phonetic. За В Via гэдэг бас үг байгаа. В-вэ. За мөн энэ фау зарим тохиолдолд В-гээр уншдаг университет. Гэхдээ энэ В-гээр унших тохиолдол нь F-ээр унших тохиолдлоос харьцангуй цөөхөн байдаг. За N гэдэг хоёр авианы ялгаа байна. За үгийн ихэнд үгийн эцэст байгаа энэ N-ийг бид нэр N гэд монгол хэлээр бол хэлний үзүүрийн энтэй адилхан дуудана. 9 давхарлаж орсон N мөн л хэлний үзүүрийн энтэй адилхан. Können. За гэдэг маань гэсэн авианы тэмдэглэгээ байна. За Junge хамарсан энэ хэлний угийн энэ гэж мөн хэлдэг. За Junge N гээгүүлэгч араас Г гээгүүлэгч юм уу? К гээгүүлэгч орсон тохиолдолд. Junge Bank. За R гээгүүлэгчийг ямар тохиолдолд хэрхэн дуудах вэ гэдэг жишээ. За үгийн ихэнд байвал хоолойн тэрнгээр дууж ин richtig үеийн ихэнд юм уу? Үгийн ихэнд. За Berg энэ маань эндээс арай өөрөөр дуудагч байгаа. Бүдгэн дуудагч байгаа. За энэ маань үеийн эцэст мөн гээгүүлэгч араас нь орсон байх юм бол ингэж дуудах нь байна. За дараагийн жишээ маань Besser гэдэг үгэнд байгаа мөн бид нэр өмнөх слайд дээр харсан ER гэдэг төгсгөл байна. За энийг бол ихшигдсэн R гэдэг. За тэгэхээр A гэдэг нь Besser. За энэ хос ихшгүүд байна. Хос ихшгүүдийг мэдээж уртаар дуудах ёстой. За E-ийн нийлэмж, I-ийн нийлэмжийг I гэж дуудана. Eins, der, my. EU, O-I-ийн нийлэмжийг ой гэж дуудах нь. Deutsch, Häuser. Энэ бидний өмнө үтсэн хоёр ихшгийн дүнд орсон S гээгүүлэгч байна. Oil,
ИЭ-гийн нийлэмж, ИЭ-ХА-гийн нийлэмжийг И гэж уртаар дуудах ёстой. Зит. За энд нэмээд хэлэхэд ихшгийн ард орсон хааг дууддаггүй, харин өмнөх ихшгийн уртаар дууд. Гэхдээ энд бол тэртээ тэргүй ИЭ гэдэг маань хос ихшиг учраас энийг бол уртаар дуудах ёстой. Харин дан ихшгийн ард хаа байвал тухайн өмнөх ихшгийн уртаар дуудаад хаагаа дуудах. Хааг дууддаг тохиолдол нь үеийн ихэнд юм уу? Үгийн ихэнд байгаа. Халуу гэдэг үгний жишээлбэл. За үсгийн нийлэмжүүд байна. За ЦХ-гийн нийлэмжийг бид нэр хоёр янзаар дуудана. Энэ дээр нь х, энэ дээр нь х. За sprechen. И, Э, Ü, Ö, Л, Р эдгээр авиануудын араас буюу үсгүүдийн араас орсон ЦХ-гийн нийлэмжийг х гэж дуудах нь байна. За Ү, А, О гişгүүдийн араас орсон ЦХ-гийн нийлэмжийг х гэж дуудах нь байна. Бух, sprechen, бух. За СЦХ-гийн нийлэмжийг ш гэж дуудана. English, schnee. СЦХ-гийн нийлэмж нь ч авиа болдог. Deutschland дөрвөн үсгийн нийлэмж байна. За S-ийн өмнө орсон CH-гийн нийлэмжийг X-ээр дуудана. Six, wachsen. За PT-гийн өмнө орсон S эгүүлэгчийг шээр дуудах нь байна. Studieren, Sport. PF нийлэмж байна. Pfleger, pfeifen. За TC-ийн нийлэмжийг ц гэж дуудах нь байна. Тэгэхээр jetzt. За энд давтлага болгож, дагаж, дуудаж, унших үгнүүдийн жишээ оруулсан байгаа. Цуг дагаад хамтдаа уншаарай. Buchstabieren, hören, begrüßen. Regenschirm, Verkäuferin, wohnen. Schreiben, müde, ruhig. Handynummer, suchen, dolmetschen. Waschen, Pferd, Quelle. Энд нэг юм хэлэхэд хүү үсгийн араас үү гэх шиг орсон байвал энийг Quelle гэхгүй шууд Quelle гэж унших ёстой. Дуудах ёстой. Schachtel, schön, hübsch. Zusammen, zählen, Krankenpfleger. Arbeiten, Beispiel, Station. За энэ удаагийн бичлэг маань үгээр өндөрлөж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя.